Байнгын орооны саналаар хурааж ерөнхий сайдын огцрох хэсэг асуудлыг шийдэж байгаа нь ерөөсөө үндсэн үйл зорчоогүй. Өөрөөр хэлэх юм бол миний болон нийт 54 гишүүнийг гаргасан саналын агуулга яг хэвээр байгаа. Агуулга ерөнхий сайдыг огцрох хэсэг асуудал. Өөрөөр хэлэх юм бол энгийн логикоор байнгын ороо уг асуудлыг эрхэлсэн байнгын ороо нь авч хилцээд тэр байнгын орооны гишүүд нь өөрийн ихтгэл үнэмшил зарчим байр сууриаар саналаа хураалгаж байгаа. Тэр саналын үр дүнгээс томьёолол Улсын их хурлын орох томьёолол өөрчлөгдөж байгаа болохоос биш агуулга буюу уг санал маань ерөөсөө өөрчлөгдөөгүй байгаа. За хоёрдугаарт 19 оны үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой яриад лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн танилцуулга буюу аль бие усны танилцуулгыг би авч үзлээ. Өчтөр бас мэдээлэл өгсөн. Уг танилцуулга дээр ерөнхийдөө 76 гишүүнтэй парламент байж хахад 39 гишүүн эрс бүрдээд 20 гишүүнээр ерөнхий сайдыг огцруулдаг байсныг халж засгийн газар гэдэг томьёолсон татгалзаад ерөнхий сайд гэдэг агуулгаар нь буюу кабинетийн зарчмаар нь хариуцлах ёстой гэдэг үндслээр ерөнхий сайд гэдэг томьёолоор үзээд ерөн энэ хуралдаанд орсон гишүүдийн олонхоор биш нийт гишүүдийн олонхоор буюу за одоо 126 парламентын гишүүдийн 50 дээр нэмэх нэгээр л асуудлыг аль нэг талтаа гаргаж шийдъя л гэсэн. Ерөөсөө зарчим минь аль нэг талтаа 64 өрөх. Түүнээс биш байнгын орооны гаргасан саналуудыг үүсгээд байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн гаргаж байгаа тэр ихтгэл үншил саналаа өгж байгаа байр суурийг үл ойшоогоод асуудлыг алгасаж шийднэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ агуулгаараа ерөөсөө ямар нэгэн байдлаар үндсэн хуулийг зөрчсөн асуудал байхгүй байгаа гэж харж байгаа. Тэгээ мэдээж энийг талтлаас нь л шүнжэнгөө суулж хуулиудыг харлаа. Энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тайлбар танилцуулгыг харлаа. Та бүгд энийг харах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээд шаардлагатай тохиолдлууд бас Улсын их хурлын тамгын газар бас энийг дэг сахиулах, дгийг тайлбарладгийн хувьд бол бас анхаарч бас гишүүдтэй өхөн зүг бах. Тэгээд бид өмнө нь хэрэгжижсэн хуулигаа өөртөө ашигтай байдлаар ингээд тайлбарлаад авах тусам л энэ үндсэн хууль их хэврэг зүйл болно. Тийм учраас бас гишүүдтэй нэгэнт хууль нь, агуулга нь, текст нь бүх зүйл нь өөрчлөгдөөгүй. Харин 19 оны үндсэн хуулийн нэг юм чи ерөөсөө огцруулсан тохиол 30 хоногийн дотор ерөнхий сайдад томилороо гэдэг цаг хугацааг л нэмж өгсөн юм билээ бас. Тэгэхээр бидэд ийм зүйлүүдээр ингэж ард иргэдтэй төөрөгдүүлсэн мэдээллийг өгж бас хоёр тал талцаад юггүй тэгээд мэдээж байнгын ороо шийдвэрээ гаргах хэрэгтэй. Байнгын орооны саналын дагуу явж ирсэн энэ жишг байна. Хуулинч тийм. Тэгээ үнгээрээ саналаа ураагаад явах болов уу гэж би зүгээр харж байгаа.